Улсын их хурлын дарга гэх мэгчүүдээ Монгол Улсын засгийн газраас 2025 оны 11-р сарын 14-ний өдөр Улсын их хурл дөргөн мэдүүлсэн гэрүүлийн тухай хууль, шинжилсэн найруулгын төслийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны илтзүүлгийг Улсын их хурл 2026 оны 6 сарын 18-19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцэж эцсийн илтзүүлэлт бэлдүүлэхээр хууль зүйн байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хууль зүйн байнгын ороо 2026 оны 6 сарын 24-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ийн 5 дахь хэсэг заасны дагуу хууль тогтоомж хоорондын уялдааг хангах зорилгоор боловсруулсан хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны илтзүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төлөвүүдийг зүйл бүрээр нь хилцсэн болно. Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дугаар зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёол гараагүй тул анхны илтзүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олох буюу 58.8%-аар дэмжсэн болно. Улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөлтөд холбогдуулан боловсруулсан хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны илтзүүлгийг явуулсан талаарх хууль зүйн байнгын орооны санал дүгнэлтийг хилцэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс явуулъя. За баярлалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн